50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний өдрөө. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон. Гурваас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой мэндийг хүргэе. Шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Синийг телевизийн 1-р, 3-р, 5-р өдөр болгон 17 цаг 50 минутаас танд хүрдэг үндэсний лотерей эхлэхэд бэлэн болсон байна. Манай нэвтрүүлэг шууд явдаг. За ингээд хамгийн ихний тохирлогоо машиныг хамтдаа ажилуулъя. За дөрөвдгийн 3 дугаар зэргийн хонжуурыг одоо хамтдаа тодруулах гэж байна. За дөрөвдгийн хамгийн ихнийх нь тоо 2 байна. За дөрөвдгийн 3 дугаар зэргийн хонжуур бол таны бооцоод 500 дахин өсгөнө. Таны бооцоо 500 төгрөгөөс дээш байх ёстой. За 2 дахь тоо хэд байна? Эхнийх нь тоо бол 2-гээ гараад ирсэн байгаа. Эхнийх нь тоо бол 2. За 2 дахь тоо 7. 2 дахь тоо 7. За 3 дахь тоо. Дахиад хэлий хэрвээ та дөрөвдийгээр тоглож байгаа бол таны бүгэлсэн тэр дөрвөн тоо хэрвээ яг энд гараад ирэх юм бол таны бооцоо 500 дахин үржигдэх шүү. За 3 дахь нь 8. 278. За 4 дахь тоо хамгийн сүүлийн тоо. Яг дарааллын дагуу зөв таасан байх ёстой. Яг дарааллын дагуу зөв таах юм бол та өөрийнхөө бооцоод 500 дахин өсгөж авах боломжтой. За дөрөвдүгээр тоглож байгаа тохиолдолд танд 3 боломж байгаа. Хамгийн ихний боломж нь бол дөрөвдгийн 3 дугаар зэргийн хонжуур дээр таны тоо таарсан хэсэг. Хэрвээ таарсан бол та бооцоогоо 500 дахин өсгөж авна. Хэрвээ таараагүй бол дөрөвдгийн одоо 2 дугаар зэргийн хонжуурын хонжуурын машинаас гарч ирэх тоог харж ах хэрэгтэй. За ингээд 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурын тоонууд 2784. 2784. За 4-гээр тоглож байгаа хүмүүс сайн анхааралтай харж байгаарай. 2784. Манай камерын дуранд бас харагдаж байгаа. За харин одоо 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурыг тодруулахаар машиныг ажилуулах гэж байна. За нийтдээ 40 мөмлөг бий. За 40 мөмлөг бол тгээс 9 хүртэлх цифр тус бүрээс 4 ширхэг байгаа. За хамгийн ихнийх нь 6. За тэрний дараагийнх буюу 2 дахь мөмлөг хэд байх нь вэ? Хэрвээ таны тоо 4-ийн 3 дугаар зэрэг дээр таараагүй бол 2 дугаар зэрэг болоод 1 дугаар зэргийг харна гэдэг 4-гээр тоглоход бол 3 сайхан боломж байгаа шүү. За 2 дахь тоо нь 2 байна. 6 2. За дараагийн бөмбөлөг нь хоолойнд орцсон байна да хэд вэ? Бас 6. 6 2 6. За хамгийн сүүлийнх нь 4-р бөмбөлөг. 6 2 6. Хамгийн сүүлийн бөмбөлөг 1. За 62 61 гэдэг тоо гарч ирлээ дээ. За би 6-2 жоохон андуураад байдаг. Гэхдээ одоо ер нь тун багассан байна. За 62 61 буюу 6 2 6 1. Таануудаа сайн хараад аваарай. За харин одоо 4-ийн 1-р зэргийн хонжуурыг бид хамтдаа тодруулах гэж байна. Тэгэхээр энэ 4-ийн бол таны 3 дахь боломж шүү. Хэрвээ таны бүгэлсэн тоо 3 дугаар зэргийн хонжуур болоод 2 дугаар зэргийн хонжуурын машин дээр гарч ирээгүй болвол. За 1 дугаар зэргийн хонжуур бол өөрийнхөө бооцоод 2000 дахин өсгөж авах боломжтой. 3 дугаар зэргийн хонжуур 500, 2 дугаар зэргийн хонжуур 1000, харин 1 дугаар зэргийн хонжууроос таны бүгэлсэн 4 тоо гараад ирэх юм бол та 2000 дахин өсгөж авах боломжтой бооцоогоо. Таны бооцоо 500 төгрөгнөөс дээш байх ёстой. За 8. Дараагийнх нь 4. 8 4. 8
4. За нийт 4 бөмбөлөг гарч ирэх байгаа. Эхний 2 нь гараад ирсэн. За 3 дахь бөмбөлөг 5. 3 дахь бөмбөлөг 5. 8 4 5. 8 4 5. За хамгийн сүүлийнх нь 3. За ингээд дөрөвдий тоглосон бүх хүмүүст их баярлалаа. За дөрөвдий тоглох юм бол танд 3 боломж байгаа гэдгийг дахин сануулъя. За ингээд хамгийн сүүлийн боломж болох дөрөвдийг 1-р зэргийн хонжуурын тоонууд бол 8 4 5 3. 84 53. 8 4 5 3. За харин одоо дөрөвдийнхнийг баярлалаа. Баяртай гэж хэлээд харин 6-д тоглож байгаа хүмүүс сайн байна уу? Танд амжилт хүсье гээд машина ажлуудыг нийтдээ 60 бөмбөлөг байгаа энэ дотор. За тэгээс 9 хүртэлх цифрүүдээс бүрдсэн 60 бөмбөлөг бий. Цифр тус бүрээс 6 ширхэг байгаа. За ингээ хамгийн ихнийх нь тэг. За та энд гарч ирэх 6 бөмбөлгийг зургуулынгийн дарааллын дагуу зөв тааж чадах юм бол та 50 сая төгрөгтэй болно. Хэрвээ эхний 5 сүүлийн 5 бөмбөлгийг дарааллын дагуу зөв таах юм бол та сая 500 мянган төгрөгтэй болно. За тэг 5 гэсэн тоо гарч ирсэн байна. За эхний 4 эсвэл сүүлийн 4 цифрыг та дарааллыг нь алдахгүй зөв таах юм бол 150 мянган төгрөг хожно. За 3 дахь бөмбөлөг 4 байна. За одоогийн байдлаар тэг 5 4 гарч ирсэн байна. Яг энэ 3 цифрыг зөв таацсан бол та 15 мянган төгрөг хожих хэрэгтэй болсон байгаа. За мөн адилхан сүүлийн 3 цифрыг зөв таах юм бол та 15 мянган төгрөг хожих юм. За 4 дахь бөмбөлөг 9. Одоогийн байдлаар тэг 5 4 9 гараад ирсэн байна. Тэг 5 4 9. За 5 дахь бөмбөлөг нь 7. 5 дахь бөмбөлөг нь 7. Түрүү хэлсэн. Одоогийн байдлаар тэг 5 4 9 7 гэсэн энэ 5 бөмбөлгийг тавлынгийн дарааллыг алдахгүй зөв таасан бол сая 500 мянган төгрөг таних. За 50 сая. 50 сая төгрөгийн 6 дахь бөмбөлөг 2. За хэрвээ та 6-д тоглоод тэг 5 4 9 7 2 гэсэн энэхүү 6 тоог дарааллыг нь алдалгүй бичиж чадсан бол танд үнэхээр баяр хүргэе. Та 50 сая төгрөгийн эзэн боллоо. За тэг 5 4 9 7 гэд ихний 5 бөмбөлөг аль эсвэл 5 4 9 7 2 гэд энэ сүүлийн 5 бөмбөлгийг зөв таасан бол та сая 500 мянган төгрөгийн хонжуурын эзэн болсон байна. Гэх мэтчлэн эхний 4 сүүлийн 4-ийг зөв таах юм бол та 150 мянган төгрөг хожно. За эхний 3 болоод сүүлийн 3 бөмбөлгийг зөв дарааллыг нь зөв таасан бол 15 мянган төгрөг хожно. За харин эхний 2 сүүлийн 2 бөмбөлөг буюу тэг 5 эсвэл 7 2 гэж зөв таасан бол та 1500 төгрөг хожиж байгаа шүү. За 120 сая төгрөгийг хожихыг хүсэж байгаа. За энэний төлөө тоглож байгаа маш олон хүмүүс байгаа гэдэгт би итгэлтэй байна. 1-ээс 42 хүртэлх бөмбөлөгтэй одоо тоотой бөмбөлгүүд бүгдөө бэлэн. За ингээд 7 бөмбөлөг нь гарч ирнэ. Эхний 6 бөмбөлгийг дараалал харгалцахгүйгээр зөв таасан тэр хүн магадгүй 2 хүн зэрэг таачих гэж одоо байхгүй л үү те. Тэгвэл 240 сая хэцүү болох нэ. Тэгтээ хуух уу? Хууж ах юм уу те? За хууж аавна гэж энэ талаар жоохон дэлгэрэнгүй мэдээллийг ажиллаж явах хооронд танилцуулъя. За ингээд 42 бөмбөлөг бэлэг. За хэрвээ энэ тохиолдол байж магадгүй. Энэ 6 тоог зургуулынгийн 2 хүн таах юм бол 120 сая 50-50-аар нь хувааж авах юм биш үү? За тийм азтай ч юм шиг азгүй ч юм шиг юм болохгүй л гэдэг тий. За эхнийх нь 4. Тэрний дараагийнх 34. Нийт 7 бөмбөлөг гарч ирэх байгаа. Хамгийн сүүлийн бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг маань бонус бөмбөлөг гэж нэрлэгдэж байгаа. За 4 34. За 3 дахь нь 28.
За дараагийнх нь хэд байна? Одоогийн байдлаар 3 бөмбөлөг гараад ирсэн байна. 3 бөмбөлөг гараад ирсэн байна. 35 4 34 28 35. За 5 дахь бөмбөлөг. 5 дахь бөмбөлөг. Хэрвээ та 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа бол дараалал ерөөсөө харгалзахгүй бөмбөлгөө таах ёстой шүү. За 25. Одоогийн байдлаар 4 34 28 35 25 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. За 26. За яг 26-г оролцуулаад энэ 6 бөмбөлгийг та алдалгүй зөв дараалал харгалзахгүйгээр таасан бол 120 сая төгрөг таних. За өнөөдрийн бонус бөмбөлөг 37. Өнөөдрийн бонус бөмбөлөг 37. За ингээд 7 бөмбөлгийг танилцуулъя. 4 34 28 35 25 26. За өнөөдрийн бонус бөмбөлөг 37 байлаа. За ингээд өнөөдрийн үндэсний лотерейг үзсэн бүх хүмүүст их баярлалаа. Тоглосон хүмүүст бүр их баярлалаа. За ингээд 3 дахь өдрийн дугаараар уулзтлаа. Баяр та. 50 сая, 120 сая. Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний лотерей. Та эрдөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдийц, пати 642 лотерейд оролцсон. Гурваас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.